SAG видео үзүүлж байна. Дэлхийн хүчирхэг компаниуд хэрхэн байгуулагдсан бэ? Google, Apple, Amazon, Harley Davidson, Disney гэх мэт өнөөгийн алдартай томоохон компаниуд бүгд анхны гараагаа гаражаас эхэлж байжээ. Өөрөөр хэлбэл орчин үеийн хэдэн тэр бумаар нь ашиг олдог компаниудын эхлэл бүгд тааруухан байсан гэж хэлж болох юм. Тэгвэл та дараах нийтлэлийг сонсоод урам зориг авч хувийн бизнесээ эхлүүлээрэй. 1. Taco Bell 1962 он. Taco Bell компани үүсгэн байгуулагч Glenn Bell нь гадаа хот-дог зардаг байх үедээ замын эсрэг талынхаа Мексик рестораныг байнгын урт дараалалтай байхыг хардаг байжээ. Түүнээс урам зориг авсан тэрээр рестораны эздээс баг зэргийн тусалцаа авч жорын өөрчлөн өөрийн таког хийж эхэлсэн байна. Улмаар Glenn Bell 1964 онд Taco Bell нэртэй ресторанаа нээхээс өмнө 1951-ээс 1952 оны хооронд гадаа зогсож такогоо зардаг байжээ. Гэхдээ удалгүй түүний ресторан маш хурдан өргөжж 1967 он гэхэд 100 дахь салбараа нээсэн юм. 2. Subway 1968 он. 1965 онд 17 настай Фред Ди Лука түргэн хоолны газартай болохоор зориглож өөрийн гэр бүлийн найз Питер Бакес $1000 зээлж байжээ. Тэгээд хоолны газраа нээж эхэндээ Pizza Submarines гэж нэрлэж байгаад хожим нь Pizza Subway болгон өөрчилсөн юм. Пит бол түүнд $1000 зээлдүүлсэн найз билээ. Харин 1968 онд тэрээр нэрээ богиносон Subway болгож байсан ажээ. Гэвч Фред саад бэрхшээл дампууралтай нүр тулж 1978 онд бизнесээ зогсоож байсан хэдий ч буужиглгүйгээр ажиллан 1987 он гэхэд 100 дахь салбараа нээж чадсан билээ. 3. Harley Davidson 1903 он. 1901 онд ижил хоббитэй ах дүү Дэвидсон болон тэдний найз Harley нар өөрсдийн шинээр зохион бүтээсэн дөрөвгүй мотоциклоор Локигийн толгодын дээгүүр явах туршилтаа хийгээд бүтлгүүтж байв. Гэсэн ч тэд бууж өглгүүгээр дахин шинэ машин зохион бүтээхээр оролдож эхэлжээ. Улмаар залуус Дэвидсоны арын хашаанд өөрсдийн шинэ загвараа угсарч 1906 онд анхны үйлдвэрээ байгуулж тэр жилдээ 50 орчим мотоцикл үйлдвэрлэж чадсан юм. Тэдний бизнес маш амжилттай явагдаж Америкийн хоёр томоохон мотоциклийн үйлдвэрийн нэг болсон төдийгүй их хямралын үеэрч дампууралгүй үлдэж чадсан билээ. 4. Boeing 1930 он. Америкийн худалдаачин Вайлен, Дүнз, модон материал зардаг Уильям Боинг, Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн инженер Жорж Конрад Вестервилтэй хамтран 1916 онд Pacific Aero Products компанийг үүсгэн байгуулж анх Боинг-ны загварын онгоцоо үйлдвэрлэж байжээ. Гэхдээ тэд 1917 онд нэрээ Boeing Airplane компани болгон өөрчилсөн бөгөөд Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн захиалгаар 50 онгоцыг амжилттай зохион бүтээж байв. Харин дэлхийн 1-р дайнд дууссаны дараа Boeing арилжааны нисэх онгоцны буудал барихад анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн юм. 5. Walmart 1962 он. 1945 онд бизнесмен Сэм Волтон хямд үнэтэй дэлгүүр нээж ашиг багтаа зах зээлд өндөр үнэтэй борлуулалтыг хийх болжээ. Тийм ч учраас худалдан авагчид нь хамгийн хямд бараагаар хангагч хэмээн тэрэнд талархдаг байсан юм. Харамсалтай нь түрээсийн үн дэндүү өндөр байсан тул тэрээр нэг бус удаа алдагдал хүлээж байсан ч дахин дэлгүүрээ ажилуулж Walton's Five and Dime гэж нэрлэж байв. Хамгийн анхны Walmart хямдралтай дэлгүүр 1962 онд нээгдэж байсан бол 5 жилийн дараа гэхэд 24 салбартай болж $12.6 сая борлуулалтыг хийсэн байжээ. Түнжлэн Walmart нь өнөөгийн хамгийн их ашиг орлоготой компаниудын нэгээр тодорч 2.2 сая ажилтнтайгаараа дэлхийн шилдэг хувийн ажил олгогч компаниар нэрлэгдэх болсон юм. 6. Burger King 1953 он. Макдоналд ах дүүсийн анхны дэлгүүрт зочилж сэтэл авсан Кейт Крамер болон түүний эхнэрийн ах Мэтью Бернс нар 1953 онд анхны ресторанаа нээж Insta Burger King гэж нэрлэж байжээ. Гэвч 1954 онд тэдний бизнес санхүүгийн бэрхшээлтэй тулгарх үед Давид Эдгертон
Джеймс Макломер нар компаниг худалдан авч Burger King гэж нэрийг өөрчилсөн юм. Түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Burger King 100 улсад 17,500 гаруй салбараа нээсэн байжээ. 7. Coca-Cola 1912 он. Америкийн нэгдсэн улсын эм зүйч Джон Стейт Пембертон 19-р зууны сүүлчээр шинэ төрлийн ундааг зохиож 1888 онд нас барахынхаа өмнө Америкийн бизнесмен эм зүйч Аса Григс Кандлерт $1,750 үнээр ундааныхаа эрхийг зарсан байдаг. Гэвч тэрээр дампуурлын ирмэгт хүрч маш их цаг хугацааг зарцуулж эрүүл мэндэ хүртэл золиослсны эцэст түүний үүсгэн байгуулсан компани олон тэрбум долларын үнд хүрч чадсан юм. 8. Levi Strauss & Co. 1880 он. Анх Levi Strauss Нью-Йорк дахь ах дүү нараас хувцас, ор хөнжлийн даавуу, сам, цүнх, гар нүрийн альчуур зэрэг бараануудыг татан импортлж борлуулах болжээ. Дараа нь тэрээр майхан джинс зэргийг үйлдвэрлэж эхэлснээр Латвийн цагаач оёлчин Якоб Дэвис түүнээс бараа худалдан авч орчин үеийн джинсний загварыг гаргаж байлаа. Гэвч Якоб Дэвис энэ үгээрээ патент авахыг хүссэн боловч мөнгөгүй байсан тул Штраустай хамтран 1874 онд цэнхэр джинс үйлдвэрлэх эрхийг авч байсан ажээ. 9. Ford. Ойролцоогоор 1900-аас 1921 он. Генри Форд бага наснаасаа гэрээсээ явж 1893 онд Детройт хотын Эдисны компанид ерөнхий инженерээр ажилд орох хүртлээр хэд хэдэн автомашины компанид ажиллаж байжээ. Тухайн цаг үед машин нь зөвхөн баян хүмүүсийн хэрэглээнд тооцогддог байсан ч Генри машиныг хүн бүрд хүртээмжтэй болгоно гэдэгтээ итгэдэг байсан юм. Тэрээр энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд 1899 онд Детройт автомашины компаниг үүсгэн байгуулж 1901 онд Хенри Форд болгон нэрийг өөрчилжээ. Түнчлэн дөнгөж гарааны бизнесээ эхлүүлсэн бусад хүмүүсийн л адил Хенрид саад бэрхшээл тулгарч компани орхиж байсан түүхтэй. Гэхдээ түүний урам зориг мохоогүй тул өнөөдрийн бид бүгдийн мэдих Ford Motors компани бий болж байсан юм. Үүгээрч зогсохгүй тэрээр мөрөөдлөө биелүүлж жирийн ч хүмүүс худалдаж авч чадхаар боломжийн үнэтэй машинуудыг үйлдвэрлэж чадсан билээ. 10. Wendy's 1969 он. 1950-ад оны дундуур KFC-г үүсгэн байгуулагч хурандаа Харлан Сандерс рестораныхаа франчайзуудыг зарахын тулд Форт Вейн хотод очижээ. Wendy-гийн үүсгэн байгуулагч тэргүүн тоогооч Дэйв Томас үүнийг мэдээд Сандерстай хамтран ажиллахаар очиж уулзсан ч эхлээд татгалцсан хариу авсан юм. Гэсэн ч Томас олон шин санаа гаргаж тэдгээр нь KFC-г ашигтай ажиллахад хүргэж байжээ. Улмаар тэрээр 1968 онд KFC-гийн 4 рестораны борлуулалтыг өсгөж, хувьцааг нь Сандерст $1.5 сая буцааж худалдсан гэдэг. Харин Томас тэр мөнгөөрөө дараа жил нь Wendy-г байгуулж, 8 настай өөрийн охин болох Melinda Love Wendy-гийн нэрээр нэрлэх болсон байна. 11. Pepsi 1915 он. 1893 онд Америкийн нэгдсэн улсын эм зүйч Caleb Bradham эмийн сандаа хоол боловсруулалтыг дэмжих ундаа хийж түүнийг Брэдийн ундаа гэж нэрлэжээ. Гэсэн ч тэрээр 5 жилийн дараа нэрээ Pepsi Cola болгон өөрчилсөн юм. Грекээр хоол боловсруулалт гэдэг үг нь Pepsi гэх үгтэй төстэй дуудагддаг бол Cola нь Cola модны самрыг илэрхийлдэг ажээ. Улмаар 1904 он гэхэд энэ ундааны борлуулалт жилдээ 19,848 галлон болж өссөн байдаг. 12. Amazon 1999 он. Amazon-ы үүсгэн байгуулагч Jeff Bezos нь Wall Street компани дэд ерөнхийлөгчээр ажиллаж байгаад интернет худалдааны салбарт орохоор шийджээ. Тэгээд Грек Гаражиас компани эхлүүлж түүнийг Cadaver гэж нэрлсэн байна. Гэсэн ч хэдэн сарын дараа Jeff Bezos-ийн хуульч нэрийн зохимжгүй байна гэж хэлсэн тул тэрээр нэрээ өөрчлөхөөр шийджээ. Ингээд түүний хувьд компани нь ер бусын бусдаас өөр сэтгэл төрүүлж байсан тул Jeff Bezos Amazon гэж нэрийг сонгосон гэдэг. Мөн Amazon нь анх зөвхөн онлайн номын худалдаа байсан бол одоо бид бүгдийн мэддэг олон төрлийн бараа борлуулдаг онлайн худалдааны сайт болсон билээ. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай Sag Video channel-ыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдахгүй хүлээн аваарай.